Сургуулийн багш нар өнөөдөр цалингаа нэмүүлэхийн тулд хугацаагүй байдлаар ажил хайж эхэллээ. Энэ бүхний цаана мэдээж хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна. Мэдээж ачаалтаа ажиллаж байгаа багш нарыг энд буруутгахгүй ч хариуцлагагүй ёс суртахуунгүй багш нар олон байгаа юм а. Тухайлбал юм бол Төв аймгийн Заамар сумын Шарын гол буюу Хайласт багийн нутаг дэвсгэрт байрлах сумын дунд сургуулийн 2-ын Б бүлгийн багш Эрдэнэ Цэцэг нь өөрийн шав булга өсөв үеэр хүүгийн үүдэн шүдийг өшгөлсөн үнээс бол шүдэн унсан гэх мэдээллийг хохирогч хүүгийн эгч нь бидэнд уцаар мэдээлсэн юм а. Харин хэргийн талаар тодруулахад хүүгийн ээж нь байхгүй аавтайгаа ойлгох нь амьдрдаг бөгөөд аав нь ганцаараа хүүгээ асардаг учраас багш нь удаа дараа загнадаг зодддог байсан гэх үйлдэлийг хэлж байгаа юм а. Мөн хүүгийн аавын эгч нь хүүг эмнэлэгт үзүүлсэн эмч үзээд жамаараа унаагүй хатуу зүйлээр зогсны улмаас шүдэн унсан гэдгийг тодорхойлжээ. Хүүгийн шүд ундаг өдөр ангийнхаа хүүтэй зоддлоо хэмээн багш нь дээрх үйлдэлийг гаргасан гэж гэрээх нь тайлбарлаж байна. Энэ бүхнийг сонсоод байхад Эрдэнэ Цэцэг гэх багш удаа дараа хүүхдүүдийг зодддог загнадаг асуудлыг гаргадаг бололтой. Бид энэ талаар хүүгийн эгч болон ааваас нь тодрууллаа. Энэ зэрэг яг өөртөө чимгүүлээс өөртөө гэдэг яриад очиж болох юм болов уу гэж би ярьсан. Өмнө нь ер нь энэ багш нь танаа хүүхдийг ингэж зодж ийсэн, гар хурж ийсэн тохиолдол гарч ийсэн юм болов уу? Ааха. Энэ багш юу нөр ангийнхаа хүүхдүүдийг ингэж зодож дарамтлж ийсэн тохиолдол гарч ийсэн болов та энэ талаар нь сургалсан уу? Эсвэл зөвхөн танаа хүүхдийг л одоо ингэж зодсон тохиолдол гарч байгаа юм болов? Энэ багш дандаа зодоод идэг гэж ярьсан гэж аав нь тэгээд л шүү дээ. Мэдгүй би өөр ямар хүүхдүүдээс асуугаагүй шүү дээ би. Биний чинь зодолоод ирсэн хэвчээр одоо яа хийх юм. Урд нь багш намайг зодоод хичээл зааж өгдгүү гэж тэгээд идэг гэж аав нь тэгээд байхгүй юу? Ааха. Тэгээд арай олон хүүхдүүд дондоо арай үгүй гэж бидний авч олон хүнд нэг өөрчлөлт зааж өгч чадахгүй шүү дээ. Амжихгүй шүү дээ гэж хэлсэн. Зааж өгөх ёстой юм чинь. Энэ яг нэгдүгээр анги юу яаж байгаа аав тахаа ойлгох найдаг байхгүй юу? Аав нь ажилгүй энэ чинь тэгээд нэгдүгээр ангидаа төгсөөгүй суулгаад шүүлтэ хайцсан юм аахгүй. Тэгээд шууд хоёрдугаар ангидаа шууд орчих юм билээ. Багш нь яг шууд 2.11 оруулчих юм байлээ л дээ. Тэр мэрийгээ хэлчихээд байгаа багш нь бол яг би бол өсгөөгүй зөндөөс автоэрийг бол зөндөөс харж үзэж байгаа шүү дээ. Та тэгээд буруугаар ойлгоод байна гэж хэлээ. Тэгээд хүүхдэд асуугаар ингэж яж дээ миний хөлөө. Яг яасны их чинь өөрөө хараагүй үнээр үзээгүй юу байгаа болохоор биш нь одоо тэгээд хүүхдтэйгээ ярьснаа л ойлгосон байна. Тэгэхээр баг өөрөө тэгжлээ баг дэслэг гэж байгаа баг бичлэг байгаа гэж тэгээд тэгэхээр тийм юм байгаа бол миний хөө болно шүү дээ. Чи өөрөө тэрийг үзүүлэхгүй хацаад ихтэй үзүүлчихгүй харуулчихгүй гэсэн. Хэвээ байгаа та буруугаар ойлгоод намайг гэж хэлээ. Эмчд үзүүлсэн хүүхдээ одоо яг үүдэн хоёр шүтэн бүр яг тэр чигээр унтсан байдалтай байгаа юу? Тий унтсан байгаа. Үүдэн чөтгөр урддаг байна уу? Би нөгөө бурунгад үзүүлсэн. За эмч юу гэж яах вэ? Тэгээд ингээ үзүүлсэн чинь нөгөө зургийг авахсан байхгүй. Тэр чинь бүр нэг фильм гараад ирсэн юм биш үү? Тэгээд яг юу унах чамаараа унаагүй шүдэн хүчтэй юм цогж унсан болохоо айгу удаа ороод гэнэ. Тэгээд цаад нэг сүй шүдэн унсан байна гэд тэгжээ. Цаад чи өөрөөр нь одоо юу шүдэн болохоор цаанаа юугаараа байжлаа уурах гэдэг хэлсэн. Тэгээд чи нөгөө унах хэвээр чамаараа унаагүй болохоор чинь бас их муухай ордог гэж шүдэн. Үсэг хоёрхуу өнөөдөр амралтанд дуус хичээл нь эхэлсэн ч багшаасаа болоод сургуультай явахгүй гэж гэрээхэндээ хэлжээ. Тийм ч учраас түүнийг Улаанбаатар хотод сургуультанд суулгаж байгаа гэдгийг эгч нь ярьсан юм. Харин би сургуулийн багш Эрдэнэ Цэцэгтэй ярьсан боловч миний гутлын хоншоор дээр өөрөө ирээд унчихсан. Тэгээ шүдэн амнасаа унсан шүүн сүд байсан учраас унах төгчгсөн байсан гэх хариултыг өгч байгаа юм а. Хэдийгээр хүүхэд өөмөлсөн буруутаач гэлээ 8 настай хүүхдийн шүд унчхаад байхад хээвник би завгүй байна хэмээн уцаад асалж байгаа Эрдэнэ Цэцэг гэх багшд зохиг осны хариуцлага хэрэгтэй байгаа юм а.